Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг Улсын их хурлын чуулганы 2026 оны 4 дугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн уралдаанаар явуулж тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн мянга ороонд шилжүүлсэн билээ. Төсвийн мянга ороо 2026 оны 4 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 44 дугаар зүйл заасны дагуу явууллаа. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүд газрын төсний бүтээгдэхүүнд ногдуулах импортын барааны гайлын албан татвар нь 2026 онд төвлөрөх орлогын хэмжээнд нөлөөлөх хэсэг талаар асуулт асууж хариулт авсан болно. Мөн тогтоолын төсөлд дагж мөрдөх хугацааг энэ оны 4-р сарын 1-ний өдөр гэж тусгасан нь хууль бусаж үйлчлэх онцгой нөхцөл үүсэх эрсдэлтэй тул уг хугацааг өөрчлөх саналыг хэлсэн болно. Байнгын орооны уралдаанаар тогтоолын төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Наранбаатар тогтоолын хэрэгж хугацааг 26 оны 4-р сарын 20-ны өдөр гэж өөрчлөх санал гаргасныг уралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцсэн. Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын орооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын орооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа.